Тогтвортой загварын үйлдвэрлэл. Зөвхөн байгаль дээлтэй амьтан ургамал гэх мэт байгальд хор хөнөөлгүй материал ашиглахын нөлөө юу байдаг вэ? Байгаль орчны доройтол амьтны эрхийн талаар улам бүр ухамсарлж хөдөлгөөд загварын салбар мөн л чухал мөчтэй тулгарч байна. Амьтан болон байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй материалыг ашиглах нь үйлдвэрлэлийг сайжруулах зохисгүй зах зээлд гүнзгий нэвтрүүлж чадж байна. Ийм шийдлийн боломжит ашиг тус сорилт үр дагаврыг судалж тогтвортой ирээдүйн төлөх ач холбогдлыг өнөөдөр загварын компаниуд зөвхөн байгаль амьтанд хор хөнөөлгүй материал ашиглан хувьц үйлдвэрлэл явуулдаг бол юу болох талаар танилцуулан онцлохоор шийдлээ. Байгаль орчин ба ёс зүйн ашиг тус. Байгаль орчин дээлтэй амьтан ургамал гэх мэт байгальд хор хөнөөлгүй материал ашиглахын гол давуу тал нь байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг мэдгэдэггүйц бууруулах явдал байгаамаа. Арьс шир, ноос, ердийн хөвөн гэх мэт боломжит загварын материалууд нь нөөцтэй байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. За жишээ авах юм бол арьс ширний үйлдвэрлэл нь ойг сүйтгэдэг ба усны өндөр хэрэглээ арьс ширний үйлдвэрлэлийн бохирдолтой холбоотойгоор маш их хохирлыг араасаа дагуулдаг юм. Үүний нэгэн адил уламжлалт хөвөнгийн тариалангийн хувьд усны өргөн хэрэглээ пестицидийг их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай байдаг нь хөрсний доройтол усны бохирдолд сөрөөр нөлөөлдөг. Органик хөвөн, осны ургамал, дахин боловсруулсан материал зэрэг тогтвортой хөлбөрүүдэд шилжснээр энэ салбар нүүрс төрөгчийн гол мөрийг эрс багасгаж байгалийн нөөцийг хэвнэх боломжтой юм. Харин амьтнаас ангид материалууд нь хувцас загварын салбарт амьтдын харгислалтай холбоотой ёс зүйн асуудлыг хүнддэг. Арьс шир, өслөг эдлэлийн үйлдвэрлэлүүд ихэвчлэн хүнлэг бус үйлдэлүүдийг хийдэг бөгөөд энэ жил бүр олон сая амьтдыг үхэлд хүргэдэг. Шүүв хийж байгаа бичлэг үүний хамгийн тод илэрлэл юм аа. Тэгэхээр загварын компаниуд синтетик арьс лабораторид үйлдвэрлэсэн даавууг сонгосноор амьтдын мүжлэгийг арилгах хувцас загварыг илүү хүмүүнлэг хандлага руу нь сурчлах бүрэн боломжтой болж байгаа юм. Химийн хордлогын бууралт. Байгаль дээлтэй материал болох органик хөвөн, осны ургамал, хулсыг ихэвчлэн хортой пестицид, синтетик бордоо ашиглахгүйгээр ургуулдаг. Энэ хөдөө аж ахуйн ажилчдын химийн бодис дүрт хэрэгслийг бууруулж, орон нутгийн усан хангамжийн бохирдлыг багасгадаг. Нэмж дурдахад эдгээр материалыг боловсруулахад химийн хорт бодис бага байдаг нь нийгмийн үйлдвэрүүдэд аюулгүй ажиллах нөхцөл хэрэглэгчдэд илүү эрүүл бүтээгдэхүүн бий болгоход хүргэдэг. Эрүүл мэнд. Бид бүхний өмсөж байгаа гутал эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд тохиромжгүй гутал өмсөн тохиолдолд мэдрэлийн цэгүүдэд нөлөөлж тархины судас нарийсах хэрэгсэлтэй байдаг. Тийм учраас говийн кашмир сникерс буюу хөл таатай байгаль дээлтэй концепттойгоор бүтээгдсэн Монголын анхны ноолуурын гутал нь Монгол орны эрсдэс уур амьсгалд амьдардаг бидний хөлийн булчингийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөхөөс гадна доороосоо дарах буюу хоолой өвдөхөөс сэргийлдэг давуу талтай юм. Завнаас гадна ноолуурын гутал зориулж агаарын солилцоог бүрэн хангадаг шинэ драпыг уралсан бөгөөд амьсгалдаг гутал хэмээн нэрлэж болно. Гутлын уул нь грин ива буюу байгаль дээлтэй резин болон чихрийн нишингийг агуулж үдээсийг 100% хөвөн давуу материалаар уралсан ба дотор уловч нь нуураас дахин боловсруулсан 15% замгийг агуулсан эко материалаар хийгдсэн чигийг шингээх давуу талтай учраас зөвхөн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс гадна байгальд маш ээлтэй. За тэгээд хүрээлэн бууршныг хамгаалахад туслах хэрэглээ болж чадах юм аа. Түүнчлэн Сатра олон улсын шинжилгээний төвөөр туршилт хийлгэжээ. 25 жилийн туршлагатай баг хамт олон ажилласан учраас эдлэгээний хувьд чанартай кашмир сникерсийг өмсцгөөе. Эдийн засаг инновацийн боломжууд. Байгаль дээлтэй материалыг ашиглах нь инновацийг хурдсгаж эдийн засгийн шинэ боломжийг бий болгож чадна. Байгаль дээлтэй харгислалгүй бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэж хэрэглэгчид өөрсдийн үнэт зүйлд нийцсэн брендийг дэмжих хүсэл эрмэлзэл нэмэгцээр байгаа нь сайн үр дагавартай. Энэхүү өөрчлөлт нь замаг мөөгөөр хийсэн буюу био даав өндөр чанартай нийлэг арьс зэрэг шинэ материалын судалгаа хөгжилд хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж чадна. Эдгээр инновац нь уламжлалт материалыг ашиглах боломжтой хөлбөрөөр хангаа зогсохгүй загварын компаниудад шинэ зах зээл орлогын урсгалыг нээж өгөх юм. Түүнчлэн тогтвортой практикийг анхдагч брэндүүд нэр хүндээ өсгөх өрсөлдөх чадвар олж авах боломжтой байгаа юм. Бэрхшээл ба анхаарах зүйлс. Тодорхой ашиг тустай хэдий ч зөвхөн тогтвортой материалыг ашиглахад шилжих нь бэрхшээлгүй гэсэн үг биш юм. Нэг чухал саад бол байгаль дээлтэй олон сонголттой холбоотой өндөр өртөг юм. Байгаль дээлтэй давуу нь хэвчлэн илүү нарийн төвөгтэй үйлдвэрлэлийн процесс шаарддаг ба бага хэмжээгээр үйлдвэрлэгддэг бөгөөд энэ нь ердийн материалтай харьцуулахад өндөр үнд хүрдэг. Энэ жижиг брэндүүдэд санхүүгийн дарамт учруулж хэрэглэгчдэд жижиглэнгийн үн өсгөд хүргэж болзошгүй. Нэмж дуртахад гүйцэтгэл хэрэглэгчдийн дунд хүлээн зөвшөөрөгдөхөд бэрхшээлтэй болно. Тогтвортой материалын шинэлэг зүйл нь асар их ахис дэвшил гаргасан хэдий ч зарим хөлбөрүүд нь уламжлалт материалтай харьцуулахад бат бөх чанар, бүтэц, тав тухтай байдлын хувьд дутуу хэвээр байж магадгүй юм. Эдгээр хязгаарлалтыг даван туулахын тулд тогтвортой даав нь хэрэглэгчдийн хүлээгдэж буй функционал болон гоо зүйн стандартыг хангахын тулд тасралтгүй судалгаа боловсруулалтыг шаардлагатай болох юм. Нийгэм ба байгаль орчинд үзүүлэх өргөн хүрээний үр дагавар. Аж үйлдвэрийн нөөцтэй бохирдуулагч материалаас хамааралтай байдлаа бууруулснаар бид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж биологийн олон янзын байдлыг хадгалах боломжтой. Тогтвортой загварыг хадгалах нь хөлбөрийн нөхцөлийг сайжруулж шудраг худалдааг дэмжих боломжтой юмаа. Учир нь байгаль дээлтэй олон материалыг органик болон шудраг худалдааны гэрчлэгээтэй фермүүдээс авдаг болж байгаа учраас ийм байна.
Цаашлбал доктортой байдал руу шилжих нь бус салбаруудад түлхэж сулж чадна. Загварын компаниуд байгаль дэлтэй туршлагыг хэрэгжүүлэх боломж ашиг тусыг харуулахын хэрээр бус салбарууд үүнийг дагаж мөрдөж доктортой практикийг эдийн засаг даяар өргөнөөр нэвтрүүлэхэд хүргэдэг юм. Энэ байгаль орчны хариуцлага ёс суртахууны хэрэглээрөө илүү чиглэсэн соёлын томоохон шилжилтэнд хувь нэмэр оруулж чадна. Амтан болон байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй материалыг онцгойлон ашиглах нь загварын салбарт товсгол хийж байгаль орчин ёс зүй эдийн засгийн үр гүйцийг өгөх болно. Хэдийгээр сорилтууд байсаар байгаа ч инновац нийгэмд эерэг нөлөө үзүүлэх боломж асар их байна. Доктортой бүтээгдэхүүний хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ өссөөр байгаа тул загварын салбар илүү доктортой хүмүүнлэг ирээдүрөө хөтлөх онцгой боломжийг олгож байна. Энэхүү өөрчлөлийг хүлээн авснаар загварын компаниуд дэлхий болон дэлхийн иргэдийг хамгаалахаас гадна хурцтай хөгжиж буй зах зээлд байр суурь баталгаажуулж чадна.